зооногч нь хэллээ дээ. Ородуй, ороха, суу бэлэг, түгээмэл, тогтох орон зай, түүнээс улбаа, тай, эргэлт, тогтолцоо. Ородуйтан орсод аль хэрвээ хов. Орохаантан хэдий олон байна. Суу бэлэгтэн гот соргаар цоглон эвлэж чадажв гэдгээр энэ бэлгийн эрен гэжиг хэр тогтоон бийжүүлж байна вэ гэдгийг шүүн тодолж болсон. Миний үзэхээр маш хол боловч очлоодол байна. Хэрв заяан түшиж шинжлэх ухаанчид тархин гавлаа тэлж эхэлбэл түмэн үедээ хоолтой дулаан босгоо. Гэвч заяагаа нь танихгүй. Цаг хугацааны сүлжээсэнд огт торгойн уудмыг орших орон зайг тархин гавлаа өнгөж дийлэхгүй бол хэвтэлхий эргэлт жамаа төвшит гэхийн тулд үймсэн олныг бужигноос баган жомын арын шин эргэстэй зүй тогтол юм. Энэ бол яг миний сэдв босго. Эндээс чи юм хав. Миний ойлгосноор бол хэрэг хүмүүс өөрсдөө гэж би хэлэнгүй. Заяа төрөлсөд гэж хэлмээр байна. Бүү улаач гэд төрч хөөрөө. За тэгвэл заяа үрсэн өөрсдийнхөө үүрэг хариуцлага ухаарахгүй ингээд аж төрөд яваад байх юм бол ирээдүйд байгаль дэлхийн зам нь ямар нэг хийх байлаа. Энэ хоорондоо ямар нэг болох гээд байна. Тийм болохоор эртнээс юм сэрээд юм хийхгүй болохгүй нэ гэсэн утгасан байна. Сүрдүүлэг бос зүгээр л жам ёсны эргэлт бөлгөө. Үйлдэлээс үүсэж буй үр дүнгээс түгэж буй түгэлэг бөлгөө. Айлган сүрдүүлэлт огтоос бус айсвэ ирэн төлөвдөж буй дөхө бөлгөө. Шинж чанар ховсон өөрчлөгдөж шинжлэх ухаан төрөлдөд болбос хүмүүн өөрөө хариуцлагаан гэж ирэхэд дээдлэн орлогч хийгээд хохирогч болвол жам омхын тоосны аяар эвдэрдэггүй юм гэдгийг л хэлэх гэсэн юм. Жам оохой төрөлгөөрэ хэнийг барьж төрөн алсын алсад цөлнөө доороо дэвслэн мөхөөнөө эрэгдгээрийн эргэж энэ цаг хугацаа орон зайд сэлэлтэн байх ондаргыг мандхи. Тиймээс хөрөстийн бус бидэнд айх аюул нэгчүүгүй. Хөөрөн бид төрсөн тоонорт олон сонголт өсөөгүй. Жамаа таньлаа гэдэг нь охирлоо таних нэр гэвч олон утга архивдаж байгааг сануулж хэлье гэж санаа ширсаар бодлоо. Өвгөд осмаар бодлосож өн үгсийг ойлгох дэвсэг сайтар бэлдсэн гэж охож байгаа тул өдөө ойлгомжгүй зүйл хүрнээгүй л гэж би санах юм. Чи явах байвал бусд нь чадна. Чи биелхөө. Мэдээж таны хэлж байгаа үгсийн цаана олон утгацаар би одоо өөрийнхөө хэлж байна. Маань чадлаараа байх шээ. Заяатан өрөөсөд гэснээс заяаггүй гойсох чинь ер нь байна. Тэр баг дээр л заяаг өрсөлдөж байна. Заяан заяагдаад хүмүүн болоод төрчихжээ. Зам биерхийцэд өөрийн гэсэн орон зайг эзэлж цаг хугацаанд
оршихоор мэндэлжээ. Түмэн үеийн өгөөсдөр өөрнөө шивэнэж босгож гэлээ. Энэ цаг хугацаанд бид оршиж байна. Ирэх цаг хугацааг өмнө одоо ирээдүй гэж гурвал хуваад юм бол босонтой тархин хязгаар гэдэг нь тэр байлгүй дээ гэж би хэлбэл чи юу гэж бодох вэ? Мэдээж энэ хязгаарлалт нь бол мөн болмоо. Гэхдээ шаардлага байгаа болоод өнгөрсөн одоо ирээдүйг гэсэн зам дээр хүмүүс ярьж үйл хэрэгээ ойлгож чиглэлд юм болоо. Гэхдээ хэрвээ өөр илүү янзын оруулах юм бол илүү тэлэх гээд үзэх юм бол тэр нь үйл ойлголцол гаргаж магадгүй. Энэ бол яг шаардлагатай хязгаарлалт. Тэгвэл байдагтаа баригдаад байгаа байрандаа тушигдаад сууж бай. Зүгээр яг 3 цаг гэдэг нь ерөнхий үглээ хэл шинжилж гэхүүд одоо бусад хэлийг ингэж ажих юм бол англи хэл гэхэд жишээлбэл 24 цаг байгаа юм шүү дээ. Тэр чинь бас нэг өөр хад концепт байгаа. Монгол хэлч гэсэн бас нэлээд их цаг хугацаа гаргаж ярьж болдог. Тэгэхээр тэр багцх юм бол гол тоо гэж байна. Утх нь бол багтуулахын тулд өвгөд бид 12-оор цэгцэлсэн байж мэдэх юм. Ямар 12 вэ? Эдний зүйлээр болж байдаг эргэн цагаан ёслон цаг хугацааг өнгөрсөн одоо ирээдүй бас 12 амтнаар төлөөлсөн боолгон авсан ухааныг юу гэх вэ? Цаг контрол юм болоо. Ягаад 12 амтан байдаг юм бол холгон жил өнгөрсөн ч өнгөрсөн ирээдүйд холгон жил болно ирээдүйд одоо таарах холгон жилийг өнгөрсөн одоо ирээдүйд угааж хөвчлөх арга байна. Өнгөрсөн одоо ирээдүйд гэх юм бол нөгөө ямар мах бод гэдгээр бас хувааж үзэх болно. Тэр боломж Мах бодож товтогдно. Тийм үү? Тэгвэл өнгөрсөн одоо ирээдүй гэж байхгүй 12 цаг хугацаа гэж байна гэвэл энэ тархин говьд чинь хэдэн хэмжээний үгүй эсвэл үүсгэж байна вэ? хатан зүг өөрчлөгдөж байна гэж юм. Өөрчлөгдөж байна уу? Эсэргүүцэж байна уу? Эсэргүүцсэн гэх юм бол зүгээр өөр харах өнцгөрөө энэ харах өнцгийг өгөөсгөж гэнэ үгүй юу гэж байна. Гэтэ нэг өгөөсгөж байгаа юм чинь аль аль нь л тал яг 12-оор илжилдэг гэвэл цаг хугацаа гэдэг чинь ердөө давтагдмал шинжтэй тогтмол зүйл юм болов эсвэл өнгөрсөн одоо ирээдүйн хэлхийгээр орсож байдаг орсгол юм уу? хэлээд юу орсог гэж алж байна. Тэр орсголыг бид нар зүгээр ойлгохын тулд давтамж руу Мөнхийн цаг хугацаа төсөөлөлт чинь багтах уу? бас багтахгүй. Тэгээ төсөөлж байна. Бас Мөнх юм бол хязгааргүй эсвэл тойргоор орсон аль нь вэ? Нэг цэгээс хязгааргүй төгөн эсвэл нэг цэгээс эргээд нөгөөдөө уулзах. тэгээд Тэгээд хаачхын хүрэх газар байх хэрэгтэй болсон. Үгүй бол утх нь юундаа оршоод байгаа юм. Хязгааргүй бөгөөд эргэлт гэвэл эд нэг утгаа өсрөгцөн утгаа. нэг утга ойлгож байна. Миний ойлгож байгаа бол яагаад энэ эргэлттэй гэх юм бол олон сайжрахын тулд ирээд байгаа юм болов гэж. Яагаад гэж би асуулаа. Эхлэх цэгээс хязгааргүй рүү төгөлөө гэвэл хязгаар нь хаад вэ гэж асуусан. Энэ цаар яг ч үгүй Цаг хугацаа хойноос урагш чиглэлтэй орсгол юм бол хязгаар нь хаана вэ гэж асуугаад байна. яг ч үгүй за хэдийгээр ингэж эргэж байгаа юм санагдаж байгаа ч гэсэн өнгөрсөн одоо ирээдүй гэдэг өнцгөөс харах юм бол яг өнгөрсөн рүүгээ буцаад авчихгүй шүү дээ. Гэхдээ зүгээр ом тооллороо яриад үзэх юм бол одоо нарыг тойрж байгаа өдөршин болж байгаагаар яах юм бол яг эргэж байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн буцаагаад болж авахгүй хаа.
Зүгээр ирээдүйн хаана гэх юм бол яг эхлэх зэг дээр ирж болох ч гэсэн өөр хэлбэрт ор. Өөр хэлбэрт ирнэ шүү дээ. Тэгэхээр яг бүр бүсд ирэх мөн үү гэхэд бол бас биш юм шиг санагдаад байна. Яг гэр хэлбэр нөр болохоор. Зэг нь мөн ч гэсэн хэлбэр нөр. жоохон хөрнөж болно гэх үстэй. Болно. Янзын өгөгдөл зүйтэй өрсөдөөс ямрууд нь төрүүлж гисээрээ үлдэсэн нь унтаад байгаа талаар бодож үзв. Өмнөд л бодож байсан юм даа. Яа нарийн ширийн гоочрыг тайлж байгаагүй. Юу гэж тайлав? Өдөр хөлөвцөн бодол гэж боддог. Яагаад шинжлэх ухаанчид хөгжүүлэгдэхдээ баг байдгийн болдог. Тэгэхээр өөр хүчин зүйлсээр хөлөвцдөг юм болоо. Бид нар яг зарилтад үүрэг даалгавартай хөгжүүлэгддэг байж болов. Тийм ээ. Зарилтад бүр Түүнийхээ үнэрийг нэг шинжчихвэл тавьдаггүй юм гэж дууссан. тэр хүнээс шалтгаалх ба гэж жишээлбэл одоо миний ойлгож байгаа бол шинжлэх ухаанч яг өөрсдийнхөө юм ингээд хийсээр бол яг тэндээ ингээд бүрэн бүсний бодол бие сэтгэлээ ингээд шингээгээд Би зүгээр л онол цээжлэн цэцэрхэгчдийг огт хэлээгүй шүү. тийм ээ. Яг тэгээд үүлэндээ шамдаад явж байгаа хүмүүс эцээ бол илүүтэйгээр одоо бэлэг талын амиг хүлэн зөвшөөрөх хэмжээнд хүрдэг болов гэж бодож байна. Яг анхандаа одоо яалтчгүй болсон үе шаталтай байдаг болохоор тэрийг өдөртөлн харгалзаж үздэг болов. Үгүй. Сүнсэйгэн сэрэг овчин ялс хийхгүй учраас тэд юундаж хөгжүүлэгдэх юм бэ? Тиймээс намар хэрхэж огторгой нуудамруу нисээд байгаад өршөөдөггүй. Цаг хугацаа орон зай. Түүнийг татасхан хэнд хэрэгтэй юм бид хөрстийн өрсөд аргаар амьдран гэж атга тариха. Цаажилж би өрсөдөд хандаад болчих юу. Миний өвгөний ард гон атга нуугдаж байна гэж би сайрхахгүй. Гэвч очигтай болоод алдаж байгаа гэдгийг соногтон. Цаг хугацаа орсгол бас тогтмол шинжтэй. Шинж чанараар нь тайлбарлан өнгөрсөн одоо ирээдүй орсгоч мөн чанартай бол тогтмол. Тогтмол гэдэг нь хөдөлгөөнгүй гэсэн үг бас. Харин давтагдмал бас. Харин мөнхийн хөдөлгөөн, мөнхийн хөдөлгөөн, мөнхийн эрчим хүч. Цаг хугацаанд аршаадал байх шиг. Та нар дулаалгаар дутлаа гэж дуулаад би ухаан амьрлахыг хүсээд байна. Гэвч миний үр хим физик математик юу вэ? Яалаа. Зүй тогтолыг шинжлэх ухаанд тун таро унта юу. Яагаад гэвэл бэлэг авьяас нь илүү түгээлэг шинжэндээ заяагдсан юу. Харин түгээснийг нь тасах хэн нэгэн үрд зориулж үдийтэйг олдож байвал гэвч яг үгээр нь яг үлээр нь айлтыг гэвэл улаажийн тархинд өргөлөх уур ухаан бүхэл онож айлдах үгэнж алга. Тиймээс мэддэг жаахан ар сэдвэр нь төхөөлөн айлтсан. Тэгвэл та өрөөсөд бүгд өөрийн заяатай, өөрийн өгөгдөлтэй ажээ. Зүй тогтлох, хаагтал, шинжилдэг ухаанчид бусан арвинтай лэнд хороо байлгүй. Та өрөөсөд тэгвэл ядаж түгээх үүлэн дүргэж байвал зохион. Бэлэг авьяасаа орцолж биелгээгээр туухаараар эд ямар хүчтэй гэдгийг энэ орчин цагийн Холливуд тэрний алтартан гот бидний түгээх хүчээр ачаал байлгүй. Тийм үү? Гэхдээ тэдний хэрэглэж буй арга
Ард нь оршиж буй холбоос бол ихтэй л ирэх тунхаглах. Багтаал хариуцлагаас зүгтаах руу чиглэж байгаа байлгүй дээ. Тиймээс сонсоход төрх ажиллахгүй. Чихэн чимэгтэй үгсээр ороод л нүцгэн шалдан гүйгээд л нүдийг чинь хожиралан унтаа сэрүүний завсар зөөрмөглөн байгаад чинь буцааж бүүэлээд л бид татаж босгоод л тэмцэлдэж байна өрсөд мэ. Тэнд бэлэг авьяастангод юугаа хийгээд сэрчгээд авьяас бэлгээ гүйцэд агсахгүй хадгаж ярахгүй суугаад байгаа юм. Хүн бүр өөрийн өгөгдөл заяатай. Тэрийг нь би өмнөөс нь олох юм уу? Бид олж өгөөгүйгээрээ буруутай гэв. Хин олох юм, хиний заяа юм. Олох гэхээр очиж бүтчээд төөрч бодлаа тэрийг сэтгэл готрал гинөө нэг нэр өгчхөд яваач нь сүнсээ цуцаахаас цаашгүй шүү дээ. Сүг болохоос өөрцгүй шүү дээ. Сэтгэл судлалын шинжлэх ухаан. Миний өрийг харвал шар хатанда хэвтүүлэх. Эн чин шизофренитэй юм бай. Өрөөсөө 14 зүйлч бай. Магадгүй 240 үзүүлэх юм байна. Явч ирвэл бас. Явч игэл бас. Мөн үү? Тэр шинжлэх ухаанаар бол сэтгэл готрал гэж нь юунаас үүсдэг юм? Тэр шинжлэх ухаанаар сурцаа болохоор тэдрийг төлөж чадахгүй. Богшмалаас тол тухамсарт нуугдсан шарх сорив инээ тэрэгээс. Бид нэг төлөж хэлж чадахгүй. Тэгээд ослон шарх болгонд орилж чарлан хэвтээд фэбэлчиг энэ амьдрал гэж нь тэр чигтээ орилан босоо. Чарлан босоо. Даж давах босож өндөх хүч чадлыг заяагаагүйсэн бол та өрөөсүүдийг яасаа гэж шалбагт өнхрүүлээд байх вдэ. Босоо дээрээ энд хуурай газар байна гэхэд миний сэтгэл утарчихлоо гэд шалбагта хөвтөд байвал босхоогүй миний бороо юм. Хачааханд нь хуурай шинхэн нахаасан ногоон зүлэг байхад харах хараагүй тэдний зөв юм. Зөв бороо. Зөв бороогаар тэнсэлэгдэшгүй. Тухайн цаг хугацаа орон зайд нь хамаа тулж үзвэл зөв бороогийн ялгаа нүггүй л гэх юм. Тэгвэл тухайн цаг хугацаа орон зайдаа шалбагт хэвдэж буй өрн тэгээд хэвтээд байх юм уу? Босоод ядаж харах юм уу? Хин харах юм? Би өмнөөс нь харж өгөх юм уу? Та нар яаж чирүүлмээр байгаа юм? Надад арга заа тухай. Нэг юм үзгээс бодоод үзэх юм бол эцэг их хүүхэд байлаа гэж бодоод хүүхэд нь шалбагт хэвтээд нөхрөө гэнэ. Тэгэхээр хүүхдээ зөв хүмүүжүүлж чадаагүй эцэг их юм буруу юу гэж бодоод үзэх бас өөрөм зарч ирэх юм шиг. Хүүхдээ хамтраа тагшиныг хараад яж чадахгүй чадамжныхан зүйл байна. Эцэг үр дүн юу гэж байна? Тэрэг эцэг ихтэй хэлдэг. Эцэг их гэдэг нь нөгөө өвд эцэг бас төлөвлөж хэлсэн. Тэгээд бид өөрөөсөө сургаад холсон шүү. Хэдийдээ алдарсан бүхний гойг нэрж болсуурдаад байдаг нь бид болсуур ажи цаг хугацаа орон зай зөв буруу хамаатуулах гэж хөвөл буруудан олдохгүй мөрчлөн гэжээ. Бурууг хайхгүй шийдлийг хайна гэвэл бид тэр мөрийг ямар ба нэгэн байдлаар босгох хэрэгтэй болох нэ. Тийм үү? Эсвэл миний буруу юм аа? Энэ цаг хугацаанд хэвтэж байх нь зүйтэй. Хэвт гэвэл би ер нь онгод болоо. Онгод нь ялгагдахгүй, тэр нь ялгагдахгүй болж дуусаад байх шиг. Тэр өөр сэтгэл готрлын шалбаагаас яаж өндих вэ гэдэг хаял хөөрөлтэй. Тэд олон шинжлэх ухаанаар хамгийн гол энэ миний зүгээр ойлгосноор одоо яг өөрийнхөө сэтгэл хөвн таарсан үйл эрхэлвэл
илүүгээр тэрнээс урам зориг аваад үр дүнгээс Тэрийг эрхлэг танхи алга өрмөн тэнд шалбагт хэвлэж буй юм шүү. Юу нүүл эрхлэг үнтэй ихч хүч алга. Үнтэй их гэхээр буруу л хайгаад байна да. Би ч буруутай. Эцэг өгч буруутай. Өвгдөөс буруутай. Энэ нийхэм буруутай. За ясаа хаваагаад үрчих яа. Тэгвэл та нар ядаж босхын үлдэхүү. Бид буруугаа авъя. Та нар босоод ирэлтэй. Гой. Босно. Яагаад үнтэй ихгүй байна вэ гэвэл буруу л хайгаад байна. Шийдэл гарц гаргалгаа гэж эрэх юм бол тэр шалбаагаас өсөрч босоод өнгийн цэцэг албалсан талаар унсаг унаад давхих байлгүй бэ. Одоо яах вэ гэдэг асуултын хариулт ердөөс энэ. Мөнийг таарсууд ойлгож байвч яагаад үлдэж чадахгүй байна вэ гэвэл яг үндэ ойлгохгүй болоод л тэр үндэж суугаад төөрхөөрөө буцаад хэвтэж хэн. Энэ таарсуудын байгаа байдал мөн үү? Усаачд үргэлж тохиолддог байж байгаад л болохоо байж байгаад л даруулаад унчихна. Аваадаа миний үр гэтэл аваа олсон шорон болов хэвтэй дөг. Яагаад байна? Юу нь болохоо байчих вэ? Юу вэ? Яава ивэ гэвэл том асуулт. Таниж мэдхээрээ нэг болсон гэж бодож байна. Уншихаараа нэг боллоо, сонсохоороо нэг боллоо. Тарих толгойн 5-10 нүгэ та өрөөсөд мэдлэг гэчэр дүүрэглээ. Гэвчиг үйлдэл дотоо байгаагийн шалтгаан нь өр зөрхөндөө жиг зэрэлгоо яг ганц сумаар харваад оногтой ижил хэмжээнд танихгүй байгаатай л холбоотой. Чи танив уу? Чи өтөлөд өгөхийн наа хаана хүрчихсэн байхаа яг таг танив уу? яг юу хийх ёстойгоо бол таньсан. Чи ямар үр дүн гаргасан байгаа яг таг танив уу? Үр дүнгээ бол мэдэхгүй байна. Гэхдээ юу хийх ёстойгоо хий. Үр дүнгээ мэдэхгүй юм чинь төмөн жим салаалгаад төөрч бодлоод гацах юм биш үү? За өнөөдөр би нэгэн шийдвэрт хүрье. Маргааш тэнд чинь саад тохиож хаалт босё. Ялтчгүй ариг шохорья. Яна болчихдогч юм бэлөө. Мөн үү? Шийдвэр гаргалт гэдэг чинь үнэндээ өнөөдөр үнэн байвч маргааш уурмаг болчиход л бай. Ягаад гэвэл үр дүнгийн тооцооллыг нарийн сэжин бүхнэр хийн алдаад яваа өрсөд байгаа. Хийн алддаггүй байх боломж бий юу гэвэл мөн байгаа. Яаж тийм болох юм? Яаж тийм өргөн цар хүрээтэй сэтгэлгээ тэ өнөд төөрөшгүй зам чигээ мэддэг. Бодлолыг гэвч бодолдгүй бат суурьтай болох юм. Та өрөөсөө духтан мэдэж тусан бэлдэж тэсэж магад гарах ухаан гэдэл байх юм байлаа. Түүнийг хэрэглэхгүй бол айлтаж үлээг хийх юм үгүй гарц босоо. Чиний зорилго маргааш сөрөхөд мартагдаж байвал хинт хэрэгтэй юм бэ? Хай цааш. Тэгтэл сэрчгээд өрсдийгөө сэрсэн гэж айлтаарай да. Үл хадаадны үлэн хүсэлийг хүртэл үл агаарн тэмцхийг сүнсний чадал гэдгийг тэр чадлаа сэрээсэн өрсөдийг сэрсэн гэж би тадлаа. Бусдын бол зарим нь муухраар дагаж зарим нь замдаа төөрөж үлдэсэн нь үл хоолны төлөө араатан сэтгэхгүй өн хүмүүн гэдэг чинь адгуус шүү дээ. Адгуусан зөндөө хорлогдчихэ. Эд өрсөөдөөс өрдөн хүлээгээд нэмэргүй. Би зэмлээд байна. Нэмэргүй өрсөөдөр хорвоо яах юм? Христ яах юм? Христ
эргэлт тогтолцоогоо бүрэлдүүлэхийн тулд амьд оршихуйг оршоож байна. Үүс голоос тэтгэж байна. Хөвчийн хүн хөх чан аригтвал яах юм? Жамны тэнцэр бологдно. Өмнө олон гадуус нэгтгэл яах юм? Цаал хүнс хомсд нь шууд л хийлээ. Шууд харан амар шүү дээ. Хоол хомсд нь. Хоол хомсдох нь юунаас үүдэлтэй вэ? Яа тацаг хоолоо зурчгчтэй. Хоолоо идэ дуусгаснаас бол болон шүү дээ. Тийм үү? Нөхөн төлөвлөсгүйгээр нөхөж сэлбэшгүйгээр хоолоо идчихжээ. Хүмүүн оюун ухаантай хідэж ямар муухаг вэ? Өдий зүйлийг ойлгохгүй оюун тэрхтэн гэж байх уу? Аратан гэмтэн хүртэл адгийг аваалаж их хийгээд үрээс аль болох тотголддог зөнтэй юм гэнэлээ. Мөн үү? Мэдэхгүй зарим хүн байхгүй ч байж магадгүй. Тэгвэл сүнсээ сэрэх зайлшгүй шаардлага тулгарчээ. Жам толгон хүлээл гэж байна. Бид жамын зарц болоод шүү дээ. Жамдаа л үйлчлэн. Ягаад олон буугаад онгод буугаад ягаад олон өрсөд сэрнээс хөрнө гэд шогөлдөд байгааг урд нь нэгэн тайлчгаал байлгүй. Учгийг гаргаж би өөрөө бас нэг альтчих юу л гэж бодлоо. Хэрвээ сэрэж дийлбэл сүнсэн өөрөө хөтлөөд хүрэх газарт чинь тооцоолоод үргэж дийлтгэл оюуны санда тэгвэл арга мөхраад тусдыг даган дуурайж хэлснийг цээжилснээ үлдэх гэж оромтхын оронд оюуны сантайгаас ноцолтвол илүү өгөөжтэй ажээ. Би утгаа гаргаж дийлвөө. Бисаа. Ач гизгэж чадаа болов. Чацаа. Тэнч учраас өрсөд бүгд өөрийн заяа төргөн бодлого учагтай. Танд миний өрийн зөв, миний өрийг даг гих дуу уухай бол байж болохгүй. Минийх зөв гэж ярьж байгаа мөсөн бол яг хаа эрийг барихын тулд нэгэн зөв зөвлөж байгаа хүмүүс бол тэгж шилэх шаардлагатай байх. Тэгснээс яг заяа төөрхөө болох дээр бол минийх зөв чинийх буруу гэж ярих нь бол жоо өөрөөс л бодлоо. Туйлын үнэн гэж байдгүй гэж хэн нотолсон юм? Тийм байдаг байгаа мэдгүй. Бүхий өрөөсөд оюуны санга бүрэн төгөөлтөөр өрөлгөн сүлэх чадамжтай юу? Хичээвэл бүрэн гэж мэдэхгүй. Гэхдээ хичээвэл сангаасаа мэдээлэл авч болно гэдэгт итгэдэг. Шууд л хариулчихыг бүх л хүмүүн сүнстэй. Сүнсгэл яах гэж оршоод байгаа юм? Дэвшгийн тулд юм. Тэгээ яг хатаж нөгөө зорилттой багт зорилттой биелүүлэн байж сүнсний чадамж авах болох гэж. Сүнс дэвших гээд хүмүүн төрөл авчээ гэж чи хэлв үү? За тэгээд За. Сүнс мөнх гэж юу? Сүнс мөнх үү? зориг амьдрал өмөртөх махан биетэй бидний хажууд болоод мөнх хэлгөө. Яг гасэм дээр сүнсний өхөл гэж ямар юм байдгийг. гэж байна. Мөнх гэдэг чинь ямар үг юм? Монку гэж тайлах уу? Монку. Мөнку. Мөн чанар ку сурасаг. Өгдөйцэсэ сурах. Ухаан ку. Мон буюу мөн чанар. Мөн чанарыг өгдөйцэсэ сурах ухаан. Мөнх гэдгийг ингэж тайлж болох уу? За би үнэ хэлэхэд бол яг одоо л энэ чагаас сонсож байна. Улаан сонсож байгаа тал. Улаачийн судар авахж содлон шинжилсэн тойллуудыг эвлүүлэн нэгдүүлж хэлсэн үг шүү. Миний үг бас би чинь хоёр үг юмс нийлүүлж бодож байгаа анхудаас сонсож байна. Тэгснээс тусад нь бол мэдээж мөнч байж болно. Сүнс мөн чанарыг өвөг байж сүнс мөнх гэвэл утга нь сүнс мөн чанарыг өвөг дээдсээс суралцах ухаан ажээ. бидний ойлгож байгаа мөнх гэдэг бодлоос арай жоохон өөр болоод.
мөнх гэхээр Эргэлт гэсэн утгатай гэхгээ юм. Бас байж болно. Ичил утгатай гэж чамд санагдахгүй байна уу? төстэй. Яг бидний боддог юмс арай жоохон өөр өнцгөөс харж байгаа. Тэгснээс Өөр өнцгөөс харж байна уу? Өнөө та өрөөсүүдийн дотоод байгаа паспорт тархийг чинь тэлж байна уу? Өөр өөрсдийнхөө автугай. Өөр өнцөг гэдэг чинь юу юм бэ? Огтаас бүх зүйл тойроод өнцөгтэй шүү дээ. Тойрог хэлбэрт юу н өнцөг байна уу? Үсгэж болох юм. Дөрвөлжингөөр тойрон, горволжингаар тойрон, хөдөнжингээр тойрон. Гэвч тойрогос юм шиг. За, сүнс мөнх гэдэг дээрээ огт юу? Остон үгүй болвол ахиж сэрх нь орцоогүй гэж өрсөдтэй нэг нууц дэлгэж хий. Тэгвэл сүнс мөнх юм бол хаан явж байлаа. Алдчихлаа. Усаач мартаад байна. за хостож үгүй болдог гэж нэг утгаас нэг хэлчихэ. Тэр сүнс мөнх юм бод гэдэг. Миний асуусныг эргүүлсэд хэлчихсэн шүү. Тэрнээс өмнөхийг асууж байна. Сүнс мөнх юм бол дэвших гэж иржээ гэдэг нь дахиад л дэвшээд хайчих вэ гэдэг асуулт руу хөтлөн. Чин бол заавал дэлхий гэдэг гариг дээр хүмүүн гэдэг дөрвөн мөчид нэг төрхэд амтнд бүх юмар шаардлагатай юм. Аюунаас аюунараа сүлээдэл шилээдэл авахд болоо босоо. Сүнсний талаар ярих юм бол ялцгүй сүнсээ бүгд нөгөө тэнгэр гэдэг сэдвэр бол хазааж орчих болов гэж бодчихно. Яг хэрэг чинь миний ялж байгаа сүнс хаанаас үүсэн бэ бол тэнгэрээс үүсэн болов л гэж бодсон. Энэ сэдвэр бол тарчих байх сар. Сүнсийг би түрүүн тодорхойлж хэллээ. Сүнс бол оюуны сан юм. Аянсан. Яг яах гэж дэвшээд байна. Яах гэж төрж байна. Бид нэгээс нөгөө дэвших гэдэг гэсэн байгаа. Тэгэхээр цаана зорилго байгаа юм л доо. Нэг зорилгын төлөө л яваад байна. Тэгэхгүй зүг зүгээр ингэ үнэ би Оюуны саныг арвижуулах буюу өв үлдээх гэж тайлж болох уу? Энэ та ерөөсүүдийн ойлгохдогтой утга нэг авч ёстой ойлголтын зөрүүтэй байна гэж би хэлмээр байна. Дэвшсэн дэвшээгүй сүнсэглээ эсвэл оюуны сангаас хишиг хүртэх гээд байгаа махан бие дорших сүнсүүд байна. Тэнтээс үйлээр дүүргэж дийлбэл өөрийнхөө өвийг оюуны санд юулах нэ. Түүний гарасан эргэлт үр дүнгээр оршихуй гэдэг нь оршиж, жам гэдэг нь эргэж. За цааш мэдээж олон бус 10 түгээмсээр түгэх нэ. Миний гүйлж буй үгээс өмнө Монгол хөхрөх толботод бодлоод байсан дээд зүйтэй зөрчилдөж байна уу?